TBC 2 MC онгоц хөөрснөө гинэт яагаад осолдох болов? Аваа болгосон шүү дээ. Зөвшөөрөл өгөөгүй үстэй. Онгоц осолдсон шалтгааныг яагаад нуух болов? Цэнзүргүй сурвалжлага үннийг хайж байна. Цэнзүргүй сурвалжлага үннийг хайна. Ан 2 осолдсон нууцын мөрөөр. Ердөө хэдхэн хоногийн өмнө буюу 6 дугаар сарын 2-ны өдрийн баасан гарагт 15 цагийн орчимд Чингис хаан олон улсын нисэх буудлаас хөөрсөн TBC 2 MS загварын буюу бидний хэлж санснаар Ан 2 онгоц 80 м өндөрт хөөрөөд гинэт унаж далавч нь хугарч осолдсон хэрэг гарсан билээ. Гэвч үүнийг иргэний нисхийн ерөнхий газрын бүх дарга нар мөн Монголын иргэний агаарын тээврийн төрийн өмчт компани зүгээс зүгээр л ослын буулт байсан юм. Сүржигнэх хэрэггүй гэсэн мэдээллийг удаа дараа хийсэн. Гэвч байдал огт өөр байлаа. Эрх баригчид юуг нуусан бэ? Ан 2 осолдсон нууцын мөрөөр. 4 дугаар сарын 2-ны өдөр Чингис хаан олон улсын нисэх буудал Цэнзүргүй баг онгоц унсан мэдээллийн мөрөөр холбогд халдан тушаалтантай уулзах гэсэн боловч дарга нар нь наад хүмүүсээ явуул дотгошон битгий нэвтрүүл гарга намайг байхгүй гэж хэлэх хэмээн мэдээлэл өгөхөөс ээлт зайлсхийлээ. Энэ талаар биднэрт ерөөсөө та нарыг оруул гэсэн мэдээлэл өгөөгүй. Тийм ямар ч шийдвэр өгөөгүй байгаа учраас тэрийг эрхийг хүлээж сайн. Бид нар шийдвэр өгөн та нарыг оруулахгүй гэж. За манай дараа гадны хүн битээ оруулаарай гэж. За энэ нөгөө ээлжийн ахлагч Батлага гэж хүн мөн үү та? Ээлжийн ахлагч Батлага гэж хүн мөн үү? Телевизээс хөөс тантай уулзах гээд байгаа. Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын буян тухайн зурус газарт Ан 2 онгоц нисэх гэж байгаад осолдсон гэдэг мэдээллийг авч бид энд шуурхай сурвалжилгаар ирсэн. За мэдээллийг авахд бол энэ бол Монгол ардын намаас нэр дэвшигч Мегомбын энх болдын сурталчилгаанд нисэх ёстой 70 сумаар нисэх ёстой байсан Ан 2 онгоцыг нисэх зөвшөөрөл өгөөгүй байхад дээрээс дарга нар хүчээр нисгэсэн учраас нисэх буудлын дээр осолдсон байна. Бид бол нисэх буудлаар осолдсон онгоцны зургийг авсан. Гэвч өнөөдөр ийшээ ямар ч сэтгүүлчиг бити оруул, дарга бити оруул гэсэн үүрэг өгсөн гэдгээр бидний бүх сурвалжлагыг хааж байгаа. За та бүхний харж байгаа нисхийн аюулгүй ажиллагаа хяналт зохицуулалтын газрын жижүүр дээр ирж даргатай нь уулзаж мэдээлэл авъя гэсэн боловч сая уцаар манай дарга хэнийг ч битгий оруул гэсэ. Бид ингээд энэ тухай сурвалжлагыг шуурхай хүргэнэ. Ан 2 осолдсон нууцын мөрөөр. Иргэний нисхийн ерөнхий газрын удирдлагууд болон зам тээврийн яамных нь онгоц унсан үйл явдлыг яагаад нуух болов? Энэ онгоц хаашаа хэний зөвшөөрлөөр нисэх гэж байгаад унсан бэ? Хариулт нэгсэн асуултын мөрөөр бид дараах мэдээллийг олсон юм. Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд хөөрөөд 80 м өндөрөөс унсан TBC 2 MS загварын онгоц нь Монгол ардын намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Мегомбын энх болдын орон нутаг дахь сурчлагаанд нисэх гэж нислэгийн графикан гаргасан байгааг та бүхэн харж байна. Газрын зургийн дээд өнцөгт агаарын тээврийн зайлшгүй үйлчилгээ хүргэх шаардлагатай 18 аймгийн 65 сумдад нислэг үйлдэх төлөвлөгөө хэмээн бичжээ. Нислэг үйлдэх маршрутыг харуул Монгол орныг нар зөв тойрхох сумаар тэмдэглэсэн бөгөөд онгоц хөөрөх, буух цагийг тодорхойлж, онгоцон сумлах шатхуун түгээх станцуудагч тэмдэглэсэн байна. Хэрв энэ онгоц нэр дэвшигчийн сурчлагаанд явахгүй дотоод нислэгт ашиглагдах байсан бол тухайн орон нутгийн нислэгийн цагийн хуваарьд орох бөгөөд тойрч нисэх шаардлагагүй гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байлаа. Ан 2 осолдсон нууцын мөрөөр. TBC 2 MC онгоц хөөрснөө гинэт яагаад осолдох болов? Онгоцны хөдөлгүүрт гэмтэл гарсан уу? Эсвэл даац хэтэрсэн үү? Ер нь онгоц осолдсон шалтгааныг яагаад нуух болов? Цэнзүргүй сурвалжлага үннийг хайж байна. TBC 2 MS онгоц нь анх хэрэгтэл техникийн зөвшөөрлийн гэрчилгээгүй ирсэн бөгөөд манай улсад нисэх зөвшөөрлөн аваагүй юм байна. Агаарын нислэг тэнцсэн гэрчилгээ авсан онгоцуудын нэрсийн жигсаалтыг иргэний нисхийн ерөнхий газрын вебсайтын зөвшөөрөл гэрчилгээ хэсэг рүү ороод агаарын хөлгийн нислэг тэнцэх чадварын гэрчилгээ цэснээс харж болно. Харин энэ хэсэгт TBC 2 MS онгоцны нэр байхгүй байгааг үзэгч таач гисэн харж байна. Тэр бүхэл 6 дугаар сарын 2-ны өдрийн нислэгтэн ч нисхийн аюулгүй албаны хяналтын зохицуулалтын албанаас ч огт зөвшөөрөл авалгүй хөөрчээ. Огт зөвшөөрлгүй онгоц яагаад Чингис хаан олон улсын нисэх буудлаас хөөрөх болов?
Зөвшөөрөл өгөөгүй байсан онгоцыг шууд нисгэж осолдуулсан энэ хэрэг одоогоос 10 жилийн өмнө болсон нэгэн эмгэнэлт хэргийг өөрийн эрхгүйс санагдуулаад байгаа юм. Тэр бол Сэлэн аймгийн Мандал сумын нутагт төмөр унтрахаар нисээд эргэж ирээгүй Ми8 нисдэг тэрэгний осол юм. 15 хүний амь насыг авч утсан тэр эмгэнэлт хэрэг бол мөн л нисч болохгүй манантай бороотой өдөр нэгэн албан тушаалтын онгоц нисгэхийг үүргэсэн байдаг. Тэр хүн бол тухайн үеийн ерөнхий сайд байсан Б-гомбын энх бол юм. Харин энэ удаагийн хөөрөөд унсан онгоц бол мөн л түүний сонгуулийн сурталчилгаанд зориулагдсан онгоц байсан нь анхаарал татаж байгаа юм. Чингис хаан Эсхуудалд осолдсон онгоцны дүрсийг авсан байсан камерын бичлэгийг кодлон нууцлж ослон үед онгоцонд байсан хүмүүсийн нэрсийг ч нуусаар. Гэвч тухайн үед онгоцонд нийт 8 хүн байсан бөгөөд ачаабараа нэлээд очсон байсан даат гэтэрсэн гэх эхний таамгийг төрүүлж байгаа юм. Онгоцыг Белемостник Сергей Васильевич, Корчаган Валерий Александрович хэмээх орос нисгэгчид жолоодож явсан байна. ТВС-2 эмээс онгоцны далавч нь хурд сааруулагчтай учраас 80 метрийн өндөрөөс унахтан шидсэн чулуу шиг бяц унаагүй бөгөөд зорчигч 8 хүн эсэн мэнд өнгөрсөн байна. Азар хүний амирс дэгүүж эрсдэж болох нөхцөл байдлыг албан тушаалан урвуулан улс төрийн ашиг сонирхолдоо нийцүүлсэн нь байж боломгүй үйлдэл билээ. Элсэлтийн ерөнхий шалгалтын тест задруулсан боловсролын сайдаа огцруулж чадсан ч зөвшөөрлгүй техникийн гэрчлэгээгүй онгоц хөөргөж осолдуулсан зам тээврийн хөгжлийн сайдаа огцруулж хариуцлага тооцох үзье. Эдийн засгийн тусгаар тогтнолын төлөө Монгол ялан мэдээллийн хөтөлбөр та бүхэнд хүрч байна. Монгол улсын ерөнхийлөгчид нэр дэвшигч Халтмаагийн Баттулга Монгол улсын хүн амын 60% нь оршин суудаг нийслэлийн сонгогчдтой уулзлаа. Нийслэлчүүд түүнтэй хамтдаа ялах болно гэдгээ ухаалан хэлж байна. 4000 гаруй сонгогч олны уухаан төрлөг амжилтын нийжгэнсэн их алга ташилтын дэмжлэг түүнийг ухамлаа. Ард түмнийхээ өмнө ерөөсөө маш сайхан амлалтууд өгчээсэн. Одоо бол эсэргээд нөгөөд чинь 360 градус эргэжтэй шүү дээ. Эдийн засгийн энэ хямралд орсон үедээ бол маш их туйлдж байна шүү дээ. Монгол төрийн алтан жолоог атгаж ард түмнийхээ итгэлийг хүлээн худал хуурмаг бус шударга ёсыг сахиулсан гадныхан бус монголчуудын эрх ашигыг хамгаалан ажиллана гэдгээ нэр дэвшигч Халтмаагийн Баттулга дэмжигч сонгогч олныхоо өмнө онцолсон юм а. Би Монголын хөгжлийг хойш дотож байгаа, Монголыг муухай харагдуулж байгаа, иргэдийг туйлдуулж байгаа, буранхуй бүхэнтэй тулж тэмцэн ажил хэрэгч эрүүл зөв шийдэл гаргахыг Монгол ялна гэж тодорхойлж байгаа юм аа гэж хариулж байгаа. Монгол түмэн үндсэн хуулиараа олгогдсон эрхээ эдэлж баялагын тэгш хуваарлтаараа ядуурлаас ангижран гарахыг би Монгол ялна гэж бас хэлж байгаа. Өнөөдөр арчилсан намаас арчсан холбооноос хар машины талаар шалгаж өгөөч гэсэн хүсэл тавиад худалсан компанилуун захиа бичсэний төлөө тэр захиа бичсэн хүүхдийг 21 гэж айлгаж өчигдөр сэжигдэнгээр татлаа. Иргэдээ дэмжиад сэгээднүүд маань эрдэмтэд маань дуграад өгөөч гэж би энэ дээрээс уриалмаар байна. UB Palace-ийн их танхим дүүрсэн учраас гаднах задгаа талбайд түүнийг дэмжсэн сонгогчид бүчин цугларсан байснаас харахад нийслэлчүүд Баттулгыг хэрхэн дэмжиж байгаа нь их байна. Түүнийг дэмжсэн сонгогчдын их төрлөг маргааш орон нутгаар үргэлжилнэ. Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Халтмаагийн Баттулгыг Төв аймгийнхан их эзэн Чингис хааны морьт хөшөө 13 дугаар зууны аялал жуулчлалын зогсолбор аймгийн төвийн автод зам шин нисэх буудал гэх мэтээр 100 мод суманд хийсэн бүтээн байгуулалтуудыг нэрэлэн дэмжиж байна. Ирэх баригч Монгол Ардын намын 60 тэрбумын төлөвлөгөө буюу Монгол төрийг зарах төлөвлөгөөний бичлэг олон нийтэд задарч Төв аймагчууд ч мэдэж байна. Хэргийн эзэн нь энэ нутгийнхүү ерөнхийлөгчийн сонгуульд Монгол Ардын намаас нэр дэвшиж байгаа энх болд. Энх болд нэр дэвшигч ээлжит үлгэр туйлсаа ярин улайх чугий уулзаад явсан гэж нутгийн хөгжүүл зэмлэж байсан бол залуусын төлөөлөл хийсэн бодит ажил үнэндээ алга байна гэж шүмжиллээ. Энх бол дараагаа гэдэг одоо хөдөлмөрч ажилсаг бүтээн байгуулагч хүний булчин үргэл зангирч явдаг юм аа. Тэр годройтой жунтлаа хуурахтаа байлё. Төв аймагт бол Миягамбын энх бол уннаа. Би бол баталгаатай. Нэр дэвшигч Баттулгын Төв аймгийн иргэн сонгогчтой хийсэн энэ уулзалт аймгийн театрт болсон. Уг театр жижиг, суудлын тоо цөөн байсан тул гадаа зассан талбайд хүмүүс олноороо цугларч уулзалтыг дэлгэцээр хүлээн авч байсан юм. Энэ удаагийн сонгуульд дуу нэгтээ дэмжинэ гэдгээ илэрхийллээ.
Миягомби инх болд Төв аймгаас удаадараа сонгогдсон. Иргэд нутгийн хүүгээ гэж 20 жил улс төрд сонгожээ. Өнгөрсөн хугацаанд инх болд нь хотын дарга шадар сайд, ерөнхий сайд гээд төрийн өнгөтэй өөдтэй бүх албан тушаалыг хасцаар одоо хууль тогтоох байгууллагын дарга хийж байна. Гэтэл 27 сумтай хотоос 40 км-ийн зайтай аймгийн хөгжилд хувь нэмрээ оруулсангүй. Монгол Ардын намаас нэр дэвшигч Миягомби инх бол Төв аймгийн Баян сумын хүн. Төв аймагт яг юу хийсэн? Үнэхээр хийсэн юм байхгүй. Залуучууд руу чиглэсэн зүйл байхгүй. Би харахгүй байна. Би мэдрэхгүй байна. Би хүнээс сонсохгүй байна. Ийм хийсэн гэж би сонсоогүй. Харин өнгөрсөн 4 жилд ардчсан нам төрийн эрхийг барихтаа Төв аймгийг аймаг шиг болгож мянган айлын орон сууц, шинэ гудамж төсөл, нэр дэвшигч Баттуулгын санаачлагаар шин зам гээд нүдэнд харагдаж гарт баригдах ажил хийснийг Төв нутгийн иргэд ярьж байна. Мөн удахгүй ашиглалтанд орох шинэ онгоцны буудал, их майдар төсөлгээд Төв аймагт Халтмаагийн Баттуулгын хийж хэрэгжүүлсэн ажлууд олон байна. Хонгор нутгаа гэсэн сэтгэлтэй Баттуулгын хийсэн ажлыг нутгийн иргэд нь ам уралдан ярьдаг юм билээ. Шин сум төсөл, хөгжим драмын театр, аймаг сум доторх тогтчлт, сургууль цэцэрлэг, орон сууцны бүтээн байгуулалт гээд дурдаад байвал асар олон ажлыг хийсэн байдаг. Хэн нь хийж бүтээгээд хэн нь төрөө зарж мөнгө босгох тухай ярьж явааг гэгэн оюунда сонгогчид та бүхэн тунгаан үзье. Монгол ялан мэдээллийн хөтөлбөрийг та бүхэнд үзүүллээ. Монгол түмний заяа буян өөдөө байх болтугай. Далайн хүчит салхи мананг үлдэн хөөж Монгол сэрлээ. Эзэнтэй газрыг нутагтай хүнийг эзэн гэдэг. Эзэнтэй нутгийг их хорон гэдэг. Монгол ялан. Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуульд ардчилсан намаас нэр дэвшигч Халтмаагийн Баттуулгын төлөө саналаа өгцгөөе.